Сайхан байцгаана сонсогчдоо 1% better буюу 1% илүү подкастын маань эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн сонсож байгаа өглөө өдөр орой мэндийг хүргэе. За манай подкаст ер нь аль таны эрүүл мэндийн мэдлэгт хувь нэмэр оруулах зорилгоор хийгдэж байгаа подкаст байгаамаа. За өнөөдрийн сэдвээр бид нар хавар хайр авчрах уу, сайр авчрах уу? За хавар ингээд бүх юм шинжлэгдэж байгаа учраас хүмүүсийн сэтгэл санааны байдлаас шалтгаалаад ер нь бол хайр ирнэ л дээ. За тэрнээс гадна дахиад бид нарт нөгөө ядралтын процессууд явагдана. За нөгөө нойр гуталтай холбоотойгоор ерөөхдөө сайр маягийн юмнууд ч гэсэн ирнэ. За хавар тэр чигтэл ядаргааны үлрэлттэй. Ер нь бол яг тийш төсөөдтэй л да. Ер нь хүний бие физиологи одоо улирал солигдоход тодорхой хугацаанд бас нэг хэмнэл алдагддаг байхгүй. За хаврын улирал бол мэдээж одоо дэлхийн тойрогоор одоо нав ойртож байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр гэрэлтэй өдрүүд бурцсаж дулаахан өдрүүдийг эхэлж ийн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ дээр хүний физиологийн өөрчлөлтүүд хэмнэлүүд бас өөрчлөгдөж эхэлдэг тий. Тэгэхээр яг энд дасан цогцын тулд хүмүүсийн сэтгэл санаа хямраа эсвэл зарим нь докторгүй болох. Тэгээ цаашлаад одоо ингээд нойрны асуудлууд айгүй их нэмэгддэг. Нөгөө цагийн хэмнэлтэй байх юм. За тэгээ нойрны асуудал цаашлаад ахыг ядаргаа ч юм уу те ажлын айн бүтээж буурах. За мөн цаашлаад дархлаа буух. Одоо эрсдлүүдийг дагуулж идэв. Тэгэхээр бид ч хавар болохоор л одоо айлбал витамин жил гал дархлааны ажлыг юу гэдэг асуудлууд аймаг гарч ирэх шүү дээ. За тэгвэл өнөөдөр бид нар подкастаараа хавар таны дархлааг яаж дэмжих вэ? Хаврын ядаргааг яаж даан туулах вэ те? Мөн яагаад хавар витамин хэрэглэх ёстой юм бэ? Яагаад хавар бас иммуновис хэрэглэх ёстой юм бэ? Иммуновисын ашиг тус танд яаж нөлөөлөх вэ гэдэг талаар өнөөдөр ярилцах нь. За тэгвэл хавар бид нар яагаад ядраад, яагаад нойрмог болоод байгаа юм бол? За ер нь улирлын хувьд бол одоо ингээд сэтгэл санааны докторгүй улирал бол хамгийн ихэнд намар өвлөдөг байхгүй. Харин энэ нь сэтгэл санаа нь хавар болоод ирэхээр улам сайжраа дээрддэг. Гэхдээ хавар бас нөгөө өдрийн гэрэлтэй холбоотойгоор бас уруу байдал илэрдэг л дээ. За хүний одоо тархинд ер нь бол тархины цаг гэж үүдэн л да төв байдаг. Энэ бол гадаад орчны гэрлийг мэдэрч хүний нойрыг зохицуулдаг юм төв байдаг. За ер нь бол энийг циркадын хэмнэлч гэж хэлдэг л дээ. За энийг мэдэрдэг хамгийн ихний хүлээн аваар бол одоо хүний нүд харааны мэдрэхүүнүүд гэдэг юм байна л да. За нүдний одоо мэдрэхүүн эсүүд болох одоо торлогийн бүрхөвчин дагуулж байгаа. Тэр харааны мэдрэхүүн эсүүд одоо гэрлийг хэрхэн мэдэрч байгаас хамаарат хүний бид одоо унтах цаг, сэрэх цагийн одоо хэмнэлийг зохицуулж өгдөг юм байна. Тэгэхээр улирал солигдож байгаа буюу одоо өвлийн улирлаас одоо гэгээтэй улирлуу буюу хаварлуу шилжиж явах процесс энэний хэмнэл алдагдаад бас нойрны асуудал давхар нэмэгдэж эхэлдэг юм байна л да. За тэгвэл хавар угаасаа тий байгалийн нөлөөгөөр бид нар нойрны алдагдлалд үүсэж байгаа. Тэгвэл нойр нь бидний бие физиологид яаж, дархлаанд яаж нөлөөлөд байгаа юм? За ер нь одоо нойрны одоо яг гол одоо тэр зохицуулж байгаа одоо процесс юу вэ гэхээр тэр циркадын хэмнэлийн зохицуулгаар явагддаг дааврууд. Нойрны даавар. За яг бид нар бол ингээд энгийнээр илчлээ л те мелатонин гэдэг сайн мэднэ. Яг намраас эхлээд өвлийн улиралд одоо мелатонин хэмжээ нэмэгдэж эхэлдэг. Эсвэргээр серотонин хэмжээ буурдаг. За тэгэхээр ер нь эдгээр яг нойрны энэ хоёр даавар маань хэвийн хэмнэлтэй тэнцвэртэй байх нь бас айгүй хүндээ зөв физиологийн өөрчлөлт гэдэг. Энэ аль нэг нь дамгуулаад ихсэх ч юм уу, аль нэг нь буураад ирэхээр сэтгэл зүйн янз бүрийн асуудлууд болж байгаа. За тэгэхээр хавар болохоор яадаг вэ гэхээр хүний мелатонины хэмжээ буурч эхэлдэг. За тэгэхээр ингээд нойрыг өдөөх даавар маань багасаад эхэлж шүү дээ, тий. За нөгөө талаас серотонин нэмэгдээд эхэлж байна. Тэгэхээр нөгөө emotional одоо өөрөөр сэтгэл хөдлөл нэмэгдэж эхэлдэг. Одоо хавар хайр авчрах гал тий. Одоо ингээд нэг гигэлцээл ката гарч. Тий. Цаанаасаа гэрэлцээд иччихтэй. Октодод бас тохиолддог нэг юм байна. Үсээ тайраад тий. Гэтрэн хүмтэй. Тэр нь бол сэтгэл хөдлөл серотонинтэй холбоотой. Тэгээ энэ нь гэхдээ яг нэг талаараа ингээд сайхан сэтгэл санаа өргөө байгааг сайжруулж байгаа боловч
янз бүрийн сэтгцийн асуудал байгаа тийм сэтгэл готрол байгаа хүмүүсийн хувьд бол эргээрээ нөгөө сэтгэл төвшин хайр одоо докторгүй болох одоо тийм сөрөг талыг дагуулж ирдэг л тийм. За тэр нь ингээд дайнжраад энэ хоёр маань ингээд одоо мелатонин хэмжээ буураад дээрэн серотонин хит нэмэгдэл маань эргээд хүний нойр гүйдлийн асуудлыг бий болгож байна. За нойр гүйдэл нь эргээд даймжраад стресс үүсгэх тэр докторгүй сэтгэлзэн асуудлуудыг нэмж өгдөг. Ингээд цикл болоод хэлдэг. Энгийн хүн бол одоо энэ тодорхой хугацаанд энэ маань хэмнэлэн засагдаад хэвийн болж эхэлдэг. Яг сэтгэлзэн асуудалтай хүмүүст бол жоохон хүндрэх тустай тий. Тэнгүүд бид нар чинь нөгөө хаврын синдром гэж ярих. Энгийн хүмүүс бол тасан зогсож эхэлдэг. Зөв байна. Тэгэхээр дээлэг хүмүүс яг ингээ хаврын синдромын үеийг хэдгээр удаан хугацаанд үргэлжилдэг вэ гэдэг нь хэлсэн байна л та. Гэсэн чинь хаврын синдромын үе ерөөхдөө нэг 4-7 хоног орчим үргэлжилдэг. 4-7 хоног орчим үргэлжлээд тэр хүн ерөөхдөө дасан зогсох процесс нь явагдаад бараг ингээд хавтаа тасчихж байгаа. 4-7 хоног хий төвчих юм бол үсээ тарихгүй байх юм шүү дээ. Тэгвэл охтууд нь 4-7 хоног л үсээр оролдохгүй төвчээрээ. За тэгвэл нойр нь дархлаатай яаж холбогдоод байгаа? За ер нь нэг судалгаанууд байдаг л да. За нойр ба дархлааны хамаарлал. За хүний биед одоо дархлаа гол одоо зохицуулны эсүүд бол цаас тэр дундаа Т лимфоцит эсүүд гэж бид нар мэддэг мэрэгчлэх маг. За тэгвэл энийг ярихын тулд одоо яг дархлаа гэж юу вэ гэдэг талаас ер нь хэвлээ бас тодорхой ойлголт өгөх хэрэгтэй тийм. Тийм. Одоо ингэж яг дархлаа гэж яг юу вэ гэхээр бас энгийн хүмүүс ойлгох та тий. Хүчин тусгүй байх. Тэр нь л дархлаа юм шиг. Тий. Дархлаатай байж ээж хүчин тусгүй. Гэхдээ дархлаа нь яг юу юм те? Тэр хүртэл зүгээр л эсэргүүцэх байдал. Биеийн эсэргүүцэл гэж ярьдаг те бас хүмүүс. Тэгжэл ойлгоод байдаг. Яг нарийнда дархлаа гэж яг юу вэ? За ер нь бол дархлаа гэдэг хамгийн гол юм зүйл бол тань мэдэх. Одоо таних. Одоо өөрөөр хэлбэл таны биед байгаа таны биеэс ялгарсан дархлааны эсүүд за одоо бидний гадны орчинд байгаа маш олон одоо триллион энэ бичил биетүүдийг таньж мэдхийг хэлж байгаа. За эдгээрийг таниад эдгээрийн эсрэг хариу урвал үзүүлээ. Дараа нь ороод ирэхэд үнийгээ аль хэдийн таньсан энийг л бид нар нь бол дархлаа гэж хэлж байгаа. За тэгвэл одоо нөгөө нойртойгоо холбогдоод яриа л да. Хүн одоо ер нь бол хамгийн одоо басан турсан бол 6-8 цаг хамгийн одоо зүв зохистой одоо унтах цаг гэж ярьдаг л да. Удаан хугацаагаар одоо ер нь бол 5 цагаас доош юм уу нойргуудаад тий явсан хүний дархлаа буурдаг гэж үздэг юм байна л да. Тэр дундаа дархлааны интегрин моргууд багасдаг гэж байна. За яг хөө интегрин гэж яг юу юм гэхээр дархлааны эсүүдийн гадаргуун дээр нь ялгарч байдаг уургуудыг хэлдэг байна. За тэгэхээр энэ интегрин буюу за эмчнэр бол рецепторууд гэж ярьсан мэддэг. Энэ уургийнхаа одоо тусламжтайгаар альва гадны хүчил бидийг өөртөө холгоо цаашаа илчилж өгдөг юм байна л да. Дархлааны одоо хаагтагч эсүүд маань. За тэгээд ингээд төвийн буюу тесттэй ингээд мэдээлэлд ирэхээр энэний эсрэг бид нар юу ялгаруулах вэ гэдгээ зохицуулж өгдөг юм байна бүний бие. Тийм байхaltaа. За тэгэхээр ерөнхийдөө нэг судалгаан дээр үзсэн чинь эдгээр одоо дархлааны эсээс ялгарч байгаа энтерин органы фракц нь нойртой яаж холбогдож байгаа гэхээр нойр дутуу яваа хүмүүсийн хувьд бол энэ багасчдаг юм. Тэгэхээр одоо гаднаас орж ирсэн бичиг биетүүдийг ингээд өөртөө наалтуулж таних процесс буураад байна гэдэг нь тэдний эсрэг одоо хариу урвал багасч идэг гэсэн үг. Хариу урвал багаснаа гэдэг нь тэдгээр эсүүд одоо өвчин үүсгэх одоо бичил бие бактериуд юм уу вирус ч юм уу тэд нар маань хүний биед илүү даймжирсан хүнд явцтай өвчлөлийг бий болгож эхлэх болцоотой гэж үздэг юм байна да. Тэгвэл антурийн уургийг энгийнээр тайлбарлавал бидний биед бактери, вирус орж ирэхэд тэрийг таниад тэрний эсрэг ажиллаж эхэлж байгаа гол зүйл гэсэн үг үү? Ер нь бас тэгж ойлгож байна. За тэгэхээр угаасаа яг хүний дархлааны хамгийн ихний одоо фронт буюу тий хамгийн ихэнд байдаг эргэтмэн юу вэ гэхээр хүний одоо амны хөндий амьсгалын дээд зам. За бидний энэ арьс салстууд гэдэг байна. За тэгэхээр арьс салс дээр хэр их одоо дархлааны эсэргүүцлүүд тий дархлааны параметр гэж ярьдаг тий эсрэг биетүүд бас гэж ярьдаг бидний ойлголтоор одоо тий тэд нар маань хэр сайн байна бид нар төдий чиний гадны бичил биетээс эсэргүүцэж чаддаг.
нэг юм судлаа байт юм байна л да. Амны хүндэд одоо 20 тэрбум орчим бичил битүүд байдаг юм. Хэрвээ бидний дархлаа гэдэг зүйл байхгүй бол энэ 5 минутанд 100 тэрбум болж үржих боломжтой. Тэгэхээр энийг одоо өөрөөр хэлбэл энэ гадны одоо бичил битүүд хүний биед орж амьдрах тэр процессыг хэн зааглаж хэн хязгаарлаж байна гэдэг нь бидний дархлаа гэж байна. Тэгэхээр эдгээр дархлааны эсүүд үүнийг таних процесс нь хамгийн чухал байдаг байна. Тэгвэл дархлаа нойр хоёр шууд хамааралтай. Тий. Зөө. Одоо боломжтой гэж үзэж байна шүү дээ, тий. Тэгэхээр одоо хаврын энэ бол улирлын химнэлээс үүдэлтэйгээр бид нар одоо нойрны асуудал бий болно. Тэгэхээр эргээд дархлаа буурдаг байна шүү дээ. Тэгэл хавар болохоор л ядраал эсвэл арьсан дээр янз бүрийн одоо идэт туурлуудаараа эсвэл хууч өвчнүүд ихлээл, тий. Их удаан хугацаанд ядраал байдаг, тий. Эд бүгд ерөөсөө бидний химнэлтэй холбоотой байна. Өдөр шөнө. За тэгвэл хавар бас нойр дутуугаас гадна бидний дархлаа унжаа өвчлөлт өвтөмтгий ихвчлэн болдог тий. Тэр нь бас нэг газар гэсээд шар усны үеэр гэж яригддаг зүйлтэй бас холбоотой байдаг тий. Тэгвэл энээс яаж уртлан сэргийлэх вэ? Тэгэд дан ганц нойр байгаад бид нэр өвчнөөс уртлан сэргийлж чадах уу? За альва ер нь бол дархлааг бас бид нар ч дэмжихийн тулд бас одоо тэжээлэх хоолхонс маш чухал байдаг тий. За тэгээ бас тэдгээр тэжээлэх хоолхонсыг яагаад тэжээлэх гэж ярьж байгаа гэхээр тэр витамин А боломжийг агуулж байгаа тий. Тэгэхээр нөгөө газрын хөрс гисгээр одоо нөгөө удаан хугацаанд хадгалагдж байсан бактери, вирусууд дэгдэж ирээд улирлын чанартай өвчлөлтүүд бий болдог. За тэгэхээр онцлог нь хавар болохоор бид нэр бас төдийлөн шин ногоо үндэсний бүтээгдэхүүн хэрэглэх нь хэцүү байдаг шүү дээ тий. Яг бол бид нар нөгөө бүлэмжийн үндэсний ногоо харьцангуй бага хэрэгэлдэг. Үндэсний ногооны хэрэгжилж байгаа төвлүүд нь ч бага байдаг. За тэгээд одоо намар одоо хураас нь ногоо маань одоо хадгалагдаж явсаар агаад ерөнхийдөө хавар хэрэглэхэд шим тэжээл нь бас багассан байдаг. За тийм болохоор бид нар нөгөө хавар эдгээр халдвар өвтөмтгий байдлаас өөрсдөө сэргийлэхийн тулд нойрноос гадна бас тэжээлэг хоолой харахын тулд витамин 1 давхар нэмээ энэ дээр хэрэглэх нь их чухал юм. Хүнсний нэмэлтийг бид дээр хэрэглэх нь бол чухал. Тэгэхээр бид нар бас нөгөө нэг хүнсээ зүү зохистой болгож хэрэглэж чаддаггүйгээс холбоотой бас боловсруулалтын дээрээс бид нөгөө аюу хаалттай. Хит өндөр температур шарах ч юм уу эсвэл нөгөө аюу удаан хугацаагаар нөгөө буцлагдаг учраас ерөнхийдөө шин тэжээл нь бас нэлээд хэрэлдэг. Тэр нь бас нөгөө ерөнхийдөө нөгөө хүнсний ногооны бол ялангуяа усан дуустдаг витаминууд илүү хурдан шин тэжээл алддаг юм байна л да. Тэр дундаа бидний хамгийн сайн мэддэг витамин С тий. Тэрний алдагдал бол хүнсний ногоонд хурдан алдагдах эрсдэл өндөр гэдэг юм. Нэг жишээ өгд юм л да. Нэг хөрснөөс нь салгаад батсан одоо ондой 24 цагийн дотор одоо 50% витамин С-ийг алддаг гэж үздэг. Тэгэхээр ингээд үзэхээр бид нэр бас улирлын чанараас холбоотойгоор хүнснийхээ бас хэрэглэнээс витамин А хангалттай авдаг байх нь. Тэгэхээр витамин гэдэг зүйл бидний дархлаанд бас чухал нэмэртэй байна. За тэгвэл хүмүүс нойроо сайжруулад тий нойроо анхаарч үзэх нь давхар витамин хэрэглэх нь чухал байна. Тэгвэл өнөөдрийн бидний барьж байгаа иммуновис нь бусад витаминуудаас хүнсний нэмэлтүүдээс юугаар ялгаатай? Яагаад бид нэр иммуновисыг хэрэглэх ёстой? Зарим хүмүүс уудаг вакцин ч гэж яриад байдаг тий. За манай ээж аваад болохоор ер нь бол арслантай витамин уудаг вакцин ч гэж ярьдаг тий. За ер нь бол иммуновис мөн болохоор яг иммуномодуляц буюу дархлаа дэмжих төрлийн бүтээгдэхүүн. За дотроо болохоор 6 төрлийн бичил битний леофилжилсэн лизата болдог. За энэ яг юу вэ гэхээр 6 төрлийн хамгийн цонхлон тохиолддог бактерийг хөлдөөж хатаахаар хоруу чанарыг бууруулад ерөнхийдөө корпус буюу одоо тэр бактерийн биеийг л одоо эмийн хэлбэрт оруулцаа л гэсэн үг. За дөрөв хэдүүлээ бас дархлаа гэдэг зүйл чинь яг гол таних тэр процесс юм маш чухал байд юм аа. Тэгэхээр бид нэр гадны биетийг одоо байнга таньжиж дархлаа мань тогтдог юм а гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр иммуносын дархлаа дэмжих зарчим бол яг л энэ зарчмын дагуу ажиллаж байдаг. За жишээ нь бол одоо ингэ шүү дээ. Бид нар нөгөө хүүхдүүдээ цэцэрлэгт явуулдаг шүү дээ. Тэгэл цэцэрлэгт явуулаад ер нь бол хүүхэд нэг жил 6-8 удаа ханиад ирдэг байхгүй юу? Дунджаар.
За тэгвэл зарим тохиолдолд бол аав ээжүүд нэг ханиад өрөнгөт нь за болийг манай хэтэрхий хөвгдөд байна. Юусоо болжээ. Гэртээ тэргүй ингээ харах хүн байгаа юм чинь ингэж өвдгөж хүүхдээ зовоочснаас зөөр ингээ гэртээ байжээгээ. Тэгээд нийгмээс ерөнхийдөө ингээ жоон тусгаарлаад эхэлдэг. За тэнгууд зарим аав ээжүүд зүгээрээ явал имийн өгөөл явуулчих. Хүүхэд өөрөө дасан зогцоод олон бактерийг аваад ингээ ирэхээр аяандаа ингээ ханиад том өгөрх нь бага болно. Ядаж ханиад том өгөрсөн ч гэсэн хөнгөн байдлаар тусаад ингээ өнгөрдөг болно гэдээ явуулцдаг. За тэгтээ нэг бодлын тэр нэг үзүү. Ер нь бол одоо яг ингээд таниад төрөх процесс гэдэг чинь тухайн үүсгэгч чинь одоо ингээд бие махбод дотор орж ирээд тэнд энэ бол ингээд дарханы урвалыг ингээд өдөөж байгаа шүү дээ. Өдөөгөө дархлааны эсвч чинь өөрсдөө тэрийг ингээд үнээр гаднаас юм дайраад байна гэдгийг чинь мэдж аваад тэрэндээ тохирсон хариу урвал үзүүлээд тэндээ дархлаа тогтож байгаа байхгүй. Тэгэхээр тэр процесс явагдаад байна. Тэр процессыг нь л бид нар иммуновисээр ерөөхдөө бараг бодлуулах боломжтой. Тэгвэл яг хүүхдтэй өвчин тусгаж ээжтэй тэрэндээ илүү тэр өвчөнд дархлаатай болно. Тийм дархлаа тавьчихна. Тэгэхээр аав ээжүүд ч гэсэн өөрсдөө ерөөхдөө аим сэтгэлийн бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Тэр тэргүй миний хүүхд өвдөн 6-аас 8 удаа өвдөн. Өвдөлт нь би тэр хүнд хүүхдтэй асаргаагаа сайн хийх ёстой, шим тэжээлтэй хоолой хийх ёстой. Нар одоо агаар сэлг усаараа бичээр хөвжүүлтэй хийн. Дээрээс нь бид нар өдөр тутмынхаа нөгөө витамин, за дархлаа дэмжигчнүүдийг хамт өгөх хэрэгтэй. Ер нь одоо 0-3 насны хүүхдүүд дархлааны одоо процесс дархлааны систем нь хөгжиж яваа үед байхгүй маш чухал үе дархлааны. За тэгэхээр яг энэ дархлааны хөгжиж яваа үед нь бол бид нар бас итгэх дөрөвний хэлсэнтэй цэцэрлэгтний хувьд ингээд тусаарлаж байгаа байдаг. За хүүхэд маань өөрөө хөнгөн тусч байгаа болоод бид нар аль болох эмчилгээ асаргаагаа сайн хийгээд тэр цэцэрлэг сургуульд нь явуулж одоо тэр бичил орчинд нь тасах хэрэгтэй байдаг байхгүй. Яг бол нэг танхимд ингээд 20-30 хүүхэд ороод ирнүүд бүгд өөр гэрт амьдардаг те. Бүгд одоо өөр ингэсэн одоо бичил орчинтай. Эдгээр бичил орчингууд хоорондоо солилцоод ирэхээр зарим дархлаас олтой хүүхдүүд маань хүндрэх гэдэг талууд. Үнэхээр л одоо нөгөө гоц хадвар те томоогийн үнэхээр дэгдэлтэй биш болоод ер нь бол хүүхдүүдийг тусгаарлах халдвараас хамгаалах гэдэг шаардлагагүй аль болох асаргааг нь сайн хийгээд хүүхдээ аль болох цэцэрлэгт нь явуулж одоо дархлааг нь сайн тогтоож авах хэрэгтэй. За тэгээд түрүүн хэлсэнтэй иммуноос яг ийм зорчгоор ажилладаг гэхээр ер нь бол яг иммуноос бусад дархлааны бүрдлүүдээс яг юугаар өөр юм те дархлаа дэмждэг одоо маш олон бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэрэн дээр ээж аавууд яг яаж одоо нөгөө сонголтоо хийх үү, яаж зөв хийх үү гэдэг. Ер нь ийм байдгийг байна та. Энгийнээр яриад үзье. Хүний одоо дархлаа дэмждэг одоо олон төрлийн одоо бэлтгэлүүд байдаг шүү дээ. За жишээ нь зарим ээж аваад одоо нөгөө вирусын эсрэг одоо юмнуудыг хэрэглэдэг ч юм уу те. Энэ бол яг тухайн вирус одоо харбарлаад өвдөж явах үед бол чухал. Гэхдээ удаан хугацаагаар бас эвлүүлэх гэдэг тал байдаг. За энэ нь яг 0-3 насны хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ? Өөрөөр хэлбэл нөгөө дархлаа хөгжих гээд байна шүү дээ, тийм. Яг энэ дархлаа хөгжих гээд байгаа үед нь ингээд бэлэн хоол илдээд өгч байна гэсэн үг байхгүй. Тэнгүүд дархлааны төвөөсөө зохицуулах нь яаж явагдах вэ гэхээр одоо энэ дархлааны одоо тийм энэ эсрэг гэдэг энэ үйлдвэрлэж байгаа бодисууд маань ялгарчжээ. Тэгвэл би ялгарах шаардлага байхгүй гэдэг дархлааны хөгжил саатаад идэв. Ажиллахгүй байх гэсэн үг шүү дээ. Юм болон байгаа. Хитэн болгоо тий. Одоо өөрөөр хэлбэл энгийнээр бол бэлэнчлэх гэдэг шүү дээ. Тэгвэл иммуносын хувьд бол яг тэр нөгөө хамгийн их уушгины хадгалгаа үүсгдэг, амьсгалын дээд зааны өрөвсөл үүсгдэг. Цаашлаад нөгөө арьсан дээр хатаг одоо өрөөдөд өрөвслийг үүсгдэг. Тэдгээр гол үүсгэгч байна. 6 нурлын бичиг биетийг хоргоожүүлээд хүний биед оруулчихж байгаа байхгүй. Тэр аюулгүй тунгаа тий. Ингээд энэ маань өөрөө амд хүлхээд шүсэнд нь ингээд одоо зөөлрөөд ингээд уусаад эхлэхэд тэр мөчөөс эхлээд дархлааны сүд гадны биед ороод ирнэ гэдэг шууд ажиллаад гэж байна. За ингээд тодорхой хугацаанд ингээд энэ бүтээгдэхүүнийг 1-2 сар эсвэл 3 сар ингээд курсээр нуучаад тухайн вакцины 3-аас 6 сар тэр 6 төрлийн бичил бидний эсрэг бид шүсэнд нь бий болчихдог. Тэгэхээр ер нь бол яг энгийнээр бол түгээмэл үүсгэж байгаа тэр өвчнийг биед нь ямар ч өвчин үүсгэж бишээр яг аюулгүй тунгаар гэдэг байна тийм. Аюулгүй тунгаар биед нь дархлаа үүсгэж байна. Дархлааны дараа нь боровлыг одоо ингээд бид нар хамгийн аюулгүй тунгаар хэрэглэж байгаа шүү дээ. За тэр нь бие махбодод оронгуудаа дархсааг аюулгүйгээр өдөөгөө эхэлж байгаа байхгүй.
Тэгээ өдөөж байгаа гэхдээ дархлаа тогтолцоо тэрийг жигэнд дайралт гэж хүлээж аавна. Үс хэмжүүд нь байгаа учраас тэгжээс тийм санамжийн эсүүд нь үүсгэр дараа нөгөө тухайн одоо энэ хэрэгэлсэн полибактериудын аль нэг нь орж ирээд өвчин үүсгэхэд санамжийн эс үүссэн байгаа учраас тухайн хүмүүс маань арай зөөлөн байдлаар хөнгөн байдлаар тусаад байгаа боломжтой. Зөв тусахгүй явах ч магадaltaй тий. Өмнө тэрсэн дээр ажилласан болохоор тий. За. За тэгвэл За ерөнхийдөө бол нөгөө гархлааны эсүүд чинь хамгийн гайхалтай нөгөө тухайн бактерийн гадаргууг голцоо их тэмдэглэх байхгүй гадаргуугийн. Тэгэхээр иммуносдаг агуулгадж байгаа тэр этипүүлчсэн бай одоо тэр бичиг бидүүд чинь гадаргуу нь л гэсэн үг байна. Тэгэхээр гадаргуугаараа ингээд танигдаад ирэхээр нөгөө интегрийн мөргаараа одоо тэр бактериудыг таниад тэдгээрийн эсрэг алидын одоо эсрэг билдүүдээ сайн ялгаруулж өгч байгаа. Энэ зарчмын дагуу дархлаа дэмждэг гэсэн. Тиймээс энд болохоор одоо нөгөө 0-3 насны тэр дархлаа хөгжөөгүй хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөхгүй байх гэсэн. Тэгвэл хүүхдийн өөрийнх нь өвөрмөц дархлааг нь дэмжих зорилготой гэсэн үг тий. Яг хүчээр битээ бэлэн юм хоол өгөөч ээ. Хүүхдийн өөрийнх нь дархлааг илүү ажилуулаач ээ гэсэн санаа тий. Тэр зарчмын дагуу шуунаар ажилладаг гэсэн. За тэгвэл бид нэр полибактери дархлаанд тий дархлаа яаж үүсгдэг талаар ярьлаа. Тэгвэл бид нэр витамин яг дархлаанд яаж үйлчлдэг? Витаминыг яг өдөр тутамдаа авах. За хүнсээр авч чадахгүй юм байна тий. Гэхдээ яг баг зэрэг авч байгаа. Гэхдээ витаминыг яаж сонгох хэрэгтэй юм бас? Яг бидний дархлаанд яг үйлчилж байгаа юу? Хүмүүс их хвчлэн мэддэг C, D байдаг тий. Ер нь аав ээжүүд ч гэсэн эмээ сандаар бол за дархлаагаа дэмжиж C авчээ. D болооч тий. Тийм юм байдаг. Тэгвэл бид нэр C, D-гээс өөр ч юм уу тий. Эсвэл заавал C, D-г л хангастай юм уу? Тэр нь манай аав ээжүүд тэнд орж ирэл. Чи хүүхдийнхаа батлааг дэмжих гэсэн юм аа. Ямар витамин уулгахгүй? Ер нь витамин яг ингээ уугаад ингээл тий ингээ суусангаад би хүүхдээ ингээ мультивитамин тэдэн сар болгочлаа. Тэгэхээр манай хүүхдээ ингээ дархлаа удаа дэмжиж байна. Одоо ингээ үргэлжлүүлээд нэг уучих. Эсвэл энэний сайн витамин байна уу гэж тэнгэр асуудаг. Тэгэхээр бид нар бол витаминаа ч гэсэн авах нь полибактериа ч гэсэн авах боломжтой. За витамин бол одоо олон талаас хөндлөжтэй. Тий. За яг С витамин гэж уугаад байдаг тий. Одоо ялангуяа ханаа том хүрэхэд С витамин хэрэглэдэг. За эмчнэрийн сайн ч үтэн ер нь судлаагаар ч гэсэн С витамин хэрэглэх нь амьсгалын С витамин дээд замын өвчлөлийн одоо үргэлжлэх хугацааг бууруулах, тий эдгэрэлтийг сайжруулах тэрэнд нь маш сайн тус нэмэр болдог. За тэгвэл яг яаж С витамин дархлааг дэмждэг талаар бас төдийлөн сайн мэддэг юм байна. Тэгэхээр С витамин ер нь хүний биед одоо хамгийн гол үүрэг нь бол коллагены нийлэгчлэнтэй аягүй сайн үндэстэй бай. С витамин. За тэгвэл энэ коллагены нийлэгчлэгээр эмэгтэй хүмүүсүүд гоо сайхан арьсны хүчлээс бууруулах талаас л их ойлгоод байдаг. Гэтэл энэ коллаген гэдэг чинь өөрөө арьсанд орох холбогчдын одоо төмөр зам шиг зам нь болдог юм байна л да. Энэ юуны зам болж өгдөг юм гэхээр нөгөө дархлааны эсийн зам болж өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл арьсан дээр одоо нэг идэт дурал гарахад тэр одоо тунгалын цанглаанаас одоо өдөөгцөн дархлааны эсүүд коллагены тэр ширхлэг бутаслагаар дамжин ерөөдөө тэр өрөвсөд процесс руу очиж дархлааг бүрнүүлдэг юм байна л да. Тэгэхээр нэг бодлын С витамины бас нэг дархлаанд оролцох нөлөө нийлдэг юм байна. За өшөө маш олон төрлийн нөлөө. За манай ээж аваад яг хавар мэдээж витаминжуулах нь чухал. Гэхдээ витамин дотроо бас бид нар хонгийн одоо зүг зүйстэй хэрэглэх одоо аюу маш чухал байдаг. За ялангуяа энэ дээр одоо хамгийн хэрэгэлзээтэй витамин бол D витамин гэдэг шүү дээ, Тийм D витаминыг нэг бол өндөр тунгаараа ав тий. Эсвэл өдөр тутамдаа хэрэгэл яг ямар тунгаар авах нь гэж сүүлд яг ковидоос хойш бас айгүй хэрэгэлзээтэй болцтой. Ковидоос хойш бас хүн болгон л D-г их тунгаар авах хэрэгтэй тий. Тэр C-гээ яг бас хэдээр авах хэрэгтэйг мэдэхгүй. Тэгэл ер нь л ямар ч хяналтгүй хэрэгэлдэг хоёр витамин баг. Хүмүүс орж ирэл хяналтгүй зүгээр тэдэн тунтай C авчий. Тэ хамаагүй тунгаар аваад уучдаг. Энэ нь яг зөв үү? За яг олон улсад яг хүүхдэд бол зөвшөөрөгдөв. 400 олон улсын нийтдээ витамин байх хэрэгтэй. Насан туршид бол 800 олон улсын нийтээр. Гэхдээ манай одоо өрхийн эвдэр ч юм уу хүүхдийн эвдэр бүгд бараг 1000-аас 2000 олон улсын нийтээр
нь бол хүүхдэд дуулгаж байгаа. За яг энэ дээр бас нэг эргэлзээтэй зүйлүүд их байдаг л да. Олон улсын стандарт нь яг түрүүний хэлсэн стандарт. Гэхдээ бас эргээд нөгөө бусад судлаачид бас хэлэхдээ бол мянгаар юу 400-аас 800-аар хэрэглэн хангалтгүй байдаг. Тэгэхээр энэ бол нөгөө тухайн бүс нутгийн за тэгээ нарны тусгал хэр их байгаатай холбоотой идэж байгаа хоол хүнсээс D витамин хэр их авч байгаа вэ гэдгээс ер нь бол их шалтгаалт юм л да. Ер нь бол D витамин одоо гипервитаминоз юу хэд их ихсэх ихсэх нь бол аюултай. Гэхдээ ховор гэж бас үздэг юм. D витамин. За гэхдээ ховор гэдэг үүднээс бид нар бас замбраагүй битгий хэрэглэж байгаа. Олон улсын нэгжээрээ одоо 4,000 олон улсын нэгжээс дээш хэрэглэж байгаа бол та заавал эмчийн зөвлөгөө аваж эсвэл нөгөө витамины шинжилгээ, эрдэс витамины шинжилгээгээ заавал үзүүлж тэр үндслэл дээр бид нар ер нь бол уух хэрэгтэй. Тэгвэл яг хэмжээгээ хянаад уух хэрэгтэй. Тий, хэмжээгээ хянаж уух хэрэгтэй. Яагаад гэвэл D витаминээс хамгийн том сөрөг нөлөө бол цусан дахь кальци хэсэгчтэй. Тэгэхээр Монгол улсад бол одоо яг кальцийн хэд их одоо нэмэгдэлтэй холбоотойгоор юу гэсэн юм гэхээр янз бүрийн одоо чулуу эрсдлүүд байдаг юм шүү дээ. Шохоочлдууд тий бөөрийн чулуу ч юм уу эсвэл цаашлах зүсний чулуу өсгөх юм уу. Эрсдлүүдийг нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг. Яг тийм гэж бас үзэхгүй. За тэгээд ер нь бол D витаминыг ямар хүмүүс одоо ерөнхийдөө өндөр тунгаар шууд одоо тий заашгүй хэрэглэх шаардлагатай юм гэхээр хорт авдар үед хорт авдрын одоо ямар нэгэн өгүүлэмжтэй ээж аав нь одоо удамшлын одоо тий хорт авдар ялангуяа бүдүүгцний хорт авдар чухалчилдаг л да. Хэрвээ тийм өгүүлэмжтэй бол эдгээр өвчтөөс одоо нөгөө D витамин дутагдсанаас болж эдгээр өвчлийн одоо эрсдэл нэмэгддэг гэж үздэг. Өшөө зүрх судасны өвчлөлтэй за мөн дотоод шүрлийн янз бүрийн асуудалтай хүмүүс бол D витамины өндөр тунгаар болно. Гэхдээ өндөр тун гэдэг нь 4,000-аас дээш байвал заавал яг нь эмчийн зөвлөгөө витамины шинжилгээгээ заавал хийх шаардлагатай гэж үздэг. За мөн бас жирэмсэн тий бүхэл үед бас витамины өндөр тунгаар авах боломжтой байдаг. За та нар юу н одоо нэг хар арьстай өнгөт арьстай хүмүүс шүү дээ тий. D витамины дутагдaltaй байдаг уу илүүдэлтэй байдаг юу гэж байна. Дутагдaltaй л байдаггүй хаа. Хангалттай л байдаг. Харин ер нь тэгж байдаг тий. Одоо нарны гэлийг их аваад тий тийм учраас өнгөт арьстай. Гэхдээ эсэргээрээ байт юм байна л да. Тэгэхээр бидний арьсан дээрх нөсөө нэмэгдэх тусам бид нар D витамины дутагдaltaй орд эрсдэлтэй байдаг. За тэгээ манай Монгол улс ч өөрөө бас нөгөө бид яг нарны гэрлийг бас харилцан адил бол авдаг шүү дээ тий. Энэ нь юу гэж байгаа юм гэхээр нөгөө экваторын бүсээс холдох тусам бид нар бас D витамины дутагдaltaй байх эрсдэлтэй. Тэгэхээр тэр үндснээс болоод манай инженер маань бол бас 1000-аас 2000-аар бас одоо зөвлөдөг болов гэж бодож байна. За тэгвэл CD витаминыг голчлохоос илүү бас манай иммуност мультивитамин явуулагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр заавал бас CD-г голчилж авахгүй бас бие хүний биед бусад витамин гэсэн хэрэгцээтэй байдаг. За тэгээс хавар болохоор хүмүүсээ ярьдаг, хөвчлэн эмэгтэйчүүд ярьдаг. Арьс хуурашаад байна. Үс өнөд байна. Үс ингээд хагараад ингээд үс амархан хугараад хуурашаад байна тий. Үс унаад байна гэсэн юм шалтгаанууд хэлдэг. За эрдэсээ нөхөй. Үс арьс ярихаар тэ илүү их хүмүүс эрдэстэй холбодог. Тэгвэл бидний амьдралыг эрдэс яг ямар хэрэгтэй юм те? Эрдэс бид нар яаж авч байгаа? Эрдэс ер нь бол бид нарыг хоол ижилээсээ ч гэсэн одоо нөгөө нэрдэн үеж байгаа юм шин тэжээлтэй хоол гэдэг зөвхөн бид нар витамин А гэдэг ер нь бол гэж төсөөлөх байхгүй. Витамины гадна дахиад нөгөө макро одоо нөгөө элементүүд бий эрдэс хамт байгаа. Тэгэхээр хүний бие бүрэн гүйцэд бүх үйл ажиллагаа явуулж байна. Бодис солилцоо явуулахын тулд бид нар витамин хэрэгтэй, эрдэс хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс хоол тэжээлээсээ нэмэлтээр витамин л гэж ойлгоод байдаг. Тэгэхээр эрдэс ч гэсэн бидний бие бүрэн чадамжаараа ажиллахын тулд эрдэс ч хэрэгтэй, витамин ч хэрэгтэй тийм. За тэгээд ер нь бас яг эцэс дээр нэмээд бид нар бол эрдэсийг байлгах тийм нөгөө ууж байгаа шингэн зүйлээс олцоо байна шүү дээ тийм. Тэгэхээр одоо зөвшөөрсөн уснууд дээр одоо гигцэн агуулмж хэрэг байгаа вэ? Өшөө бидний одоо хоолнсон дээр гэдэг нь одоо крампнас гэж ярьдаг шүү дээ тий. Тэнд эрдэсүүд маань одоо хэрхэн байгаа вэ? Эсвэл хит их одоо зөвшөөрсөн ус чинь өөрөө эрдэсийн хатуулыг ихтэй болчдөг тий. Тэгээ буцалгах тусам тэрний одоо
эрдсийн тунцууд, давсууд их бий болдог. Тэгээд яг хүнд хэрэгтэй бас эрдсүү уурах ч юм уу те. За ер нь бол одоо тухайн нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд маань бол зөвхөн витамин А уулгаас гадна эрдсүүдээ нөхөх талаас нь анхаардаг болсон. Тэгэхээр бидний хамгийн сайн мэддэг эрдсүүд юу гэдэг вэ? Цайр, Маавны кайц те. Тэгэхээр за өшөө энэ дээрс гадна яг микро элементүүд бас их чухал гэдэг сэлээ, зис те. Эдгээрийг бид нар бага хэмжээгээр бас авах нь ямар ач тустай юм гэхээр эдгээр чинь нөгөө дархлааны кофакторууд болж ирдэг л дээ. Ер нь бол дархлааны эсийн хөгжилд одоо оролцоод эхэлдэг. Ингээд ирэхээр бас дархлаа идэвхжүүлэгч нар болоо юм ч дээ. Тэгэхээр ер нь бол бас хаврын үйлрэл бид нэр бас эрдсэж сайн өгж байх шаардлагатай. бас дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс бас тэгдэж шүү дээ. Хөлсөөрөө эрдсээ алдчихлаа. Ууж байгаа усаар эрдсээ сайн нөхөж авъя гэж ярьдаг. Тэгээ эрдстэй ус ууя гэдэг. За тэгвэл витаминтэй адилхан эрдэс бас бид нар энэ дархлаанд чухал үүрэг гүйцэтгэж оролцдог байх нэ. Зөв. Яа зөв. За ингийн үгээр тайлбарлахад тэгвэл бид нар витаминч аавна, эрдсээ аавна, халдвараас сэргийлэхийн тулд бид нар өвөрмөс дархлаагаа сайжруулахын тулд полибактериаж гэсэн ахын зөв байт юм уу? Ер нь бол энэ зүйлүүд бол мань одоо нэгдээд ирэхээр хүний дархлааг бодитойгоор судалгаанд одоо тулгуурсан байдлаар дэмжиж өгөх боломжтой. За мэдээж яг зөвхөн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд бид нар бас дархлаагаа 100% нөхнө гэдэг бас өрөөсгөл ойлгол. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол одоо эхлээд нойрох нь тийм ээ. Зөв цаг дундах. За тэгэхээр одоо энэ хаврын одоо өдрийн гэрлийн одоо энэ шилжилттэй үед бид нар нойроо яг зөв яаж авах вэ? Маш олон зөвлөмжүүд байгаа тийм. Тэгэхээр эхлээд одоо 4-7 хоногт тийм сэтгэл санаа тогтворгүй байх нь тийм. Тэр хүртлээр бид нар одоо өөртөө унтах таатай оногцтой гэсэн бүрдүүлж авах шаардлагатай байна. За дээрэс нь хамгийн чухал юм бол дасгал хөдөлгөөн. Тэгэхээр энэ дасгал хөдөлгөөн сайн явна, бочийн солилцоо сайн явагдана. Бочийн солилцоо сайн явагдчихвэл бидний дархлааны эсүүд идэвхтэй байх юм. За дээрэс нь маш сайн шингэний хэвлэгээ нөгжөх хэрэгтэй. Халуун бүлээ эсвэл тэгэхээр шингэнд байх хэрэгтэй. Гэхдээ шингэнээ бас эрдэстэй уул илүү ашигтай авах нь шүү дээ. За тэгээд шинэ тэжээлтэй хоол идэх. Хоол бас витаминаар байжуулсан аль болох шинэлэг ногоонуудыг хэрэглэх нь их чухал. Гэхдээ хавар бол бас бид нар энийг авах нь жоохон хэцүү байдаг тийм. Тэгэхээр ингээд энэ бүгдэн дээр одоо эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн одоо давхар хэрэглэх нь хаврын их одоо ядарга хэмнэлийн өөрчлөлт хаврын синдромоос илэрхийлдэг хамгаалах боломжтой. Дулааны үйлрэл ирж байгаа хавар ядаргааг давж туулаад зундаа бэлтэн шүү дээ тий. За тэгвэл манай иммуновист бол яг саяны өнөөдрийн ярьсан бүх полибактери тэгээ хүүхдийн өвөрмөс дархлааг сайжруулж дэмжинэ. За тэгээ давхар витамин агуулдаг, эрдэс агуулдаг тий. Тэгэл ер нь цэцэрлэгт хүүхдээ явуулахаас өмнө иммуновист хэрэглүүлээд дархлааг нь тогтоочоод явуулвал тий. Ээжүүд маань одоо нэг айдасгүй явуулах багч гэсэн хувь нэмэртэй гэсэн тийм ээ. Гэтэ нөгөө дан ганц бас нөгөө витамины хэрэглээ, эсвэл нөгөө дархлаа дэмжих гэдэг зөвхөн хавартай гаргаж болохгүй. Ер нь бол жилийн 4 өдрөл бид нар нөгөө дархлаагаа дэмжил авах хэрэгтэй. Тэрийг аав ээжүүдтэй ерөнхийдөө яг нөгөө хүүхдийнхээ дархлааг дэмжинэ гэж бол нөгөө хичээл сургууль эхлэхээс өмнө үе ягаа шүү дээ. Тэгэл ер нь бол намарч намарч яг ингээл нөгөө бид нар чинь 100 ингээл амарч байгаа л яг ингээл цэцэрлэгт хөнгөд хүй одоо нөгөө хүүхдийнхээ дархлааг дэмжихгүй болохгүй. Оронгой танаад ирсэн гэдэг. Тэгвэл бид нэр бэлдээд бүр ингээд одоо ингээд бараг 8 сараас авахлаад ч буудаг ч юм уу. Ерөөдөө тэгж бас бэлдээд болно. Гэтэ энэ ер нь иммуновис бол жилийн 365 хоног уусан ч хүүхдэд аюулгүй тунгаар полибактери зохистой хэмжээнд аюулгүй тунгаар агуулгадж байгаа. Тэгээ ер нь нөгөө полибактери нь өөрөө 4-8 мг байдаг. Яг хулуустай болохоор 25-аас 50 мг болоод ирэхээр жилгээний заалттай болчтой байхгүй. Тэгэхээр энэ нөгөө дархлаа өдөөж байгаа учраас тэгэхээр 4-8 мг бол хамгийн оптимал түн гэж үздэг. Тэгэхээр өдөр тутам хэрэглээд аюулгүй гэхдээ мэдээж хэрэглээндээ тааруулж бид нар бас тийм курс хэмжлээ явах хэрэгтэй. За тэгэхээр өнөөдөр одоо яг энэ үзүүлэлтэнд байгаа манай Иванос одоо 60 гэж ярьдаг л да. Ээж аваад аягүй сайн мэддэг. Тэгэхээр энэ маань өөрөө бага насны хүүхдэд удаан хугацааны хэрэглээ болчдөг. Тэгэхээр нөгөө талаас санхүүг явуулчихсан ачаал бодолтой байдаг л да.
зах зээл дээр бас дундаж үнэтэй тий. дундаж өнөр те энэ сонголттой таалагддаг болохоор. Тэгээ иммуновисыг бас эмчнэр ер нь ээжүүд гэсэн аягаа сайн мэддэг болсон. Тэгээ давхар том хүмүүс ч гэсэн ууж болдог тий. Насан туршидтэй ч гэсэн ууж болдог даваа талтай. Дөрөв янзын савлаад байгаа. Тийм 3 янзын савлгаатай байгаа. За тэгвэл манай бүтээгдэхүүн бол бүх эмийн сангаар та ойрт байгаа эмийн сангаар савхуудтай авч болно. За танд өөр нэмэлтээр хэлэх зүйл байгаа юу? За тэгэхээр ерөнхийдөө иммуносын төрөн 3 төрөл те хүүхдийн сироп 60 шигтэй буюу 5 насны хүүхдэд зориулсан таблеткууд за тэгээд том хүн их гэж ярьдаг ч болооч ер нь бол 9-өөс дээш насны хүн хэрэглэдэг. Тэгэхээр өөр өөрсдийн гэсэн байрлагтай гэхдээ хүүхэд яг ижилхэн витамин түрүүний дархлаа дэмждэг леофилжсэн лизад полик дээр агуулсан. За тэгэхээр 9-өөс дээш насны том хүнийх нь бол эрдэс агуулсан гэдгээр их даавалтай. Тэгэхээр иммуносыг боломжийн үнээр авч जैन, дархлаажуулалтаа дэмжиж जैन, дээрээс нь витаминч जैन, дараа нь эвдсээ бас нөхөх боломжтой юм. Давуу талуудыг авах боломжтой байна. За баярлалаа. За бидэнд өөр ярилцах сэдв үлдсэн үү? Хаврын талаар бүр сонирхолтой зүйлс байна уу? За ерөнхийдөө өнөөдөр эхний подкаст маань ингээд хэдүүлээ сэдвээ ингээд өндөрлж байна. Яг улирлын чанартай хавар болж байгаа учраас бид илүү те хавар, ядрах, витамин хэрхэн хэрэглээд витамины сонголтондоо бид нар бас юу байвал илүү одоо яг бодиттой байх уу те ач холбогдолтой байх уу гэдэг юм бас тодорхой мэдээлэл авсан баг. За тэгээд хэрвээ энийг үзэж байгаа хүмүүс байвал бидийг бас нээлттэйгээр сэдвээ бас те зарлаж болно. Дараагийн сэдвтэй хүмүүст ямар сэдв илүү сонирхолтой байх уу? Тэр талаар бас ярилцах Зөвч болно тийм. Эсвэл нөгөө бүр ингээд бидрээс асуумаар байгаа тийм. Ийм юмны тухай мэдмээр байна. Ийм үед ингэчлээ, ингэвэл яах вэ гэдэг ч юм уу асуултууд байвал бид Мэргэжлийн чиз зөвлөгөө авах зүйлсээ ч гэсэн бичиж болно те явуулж болно. За баярлалаа. Өнөөдрийн дугаарын гол сэдв болох иммуновис байна. За иммуновис бол танд яг хэрэгтэй полибактери буюу өвөрмөц дархлааг нь дэмжиж өгнө. За тийм үү эрдэс витамины чинь төхөж өгөх юм даваа талтай бүтээгдэхүүн байгаа шүү. Та өөрт ойр эмийн сангаасаа худалдаа авах боломжтой байгаа. За тэгээд өнөөдрийн подкасттай хамтаас та бүхэндээ баярлалаа. Дуустал нь сонссон гэдэгт итгэлтэй байна. За тэгээд лайк, comment, subscribe дараарай. Биднийг дэмжээрэй. Мөн дараагийнхаа подкастаар илүү их зүйл мэдмээр байвал дараагийн подкастаас хамтаагаарай гэжтэй. За, формашнтай 1% илүү. Баярлалаа. За Баяртай.